Сонсогчдаа өдрийн цагаа уучхад төрч чулуу ажилласаа хүн тэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сонсогч та яг одоо залуу зохиолч Ган Тогоогийн Хүний 8 цуврал өгүүлэлгийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна. Хүний 8 3 дугаар хэсэг. Болдоогтой тамирын 1983 онд Булган аймаг Сэлэнг суманд төрсөн. 1991-ээс 2001 онд Эрдэнэт хотын дугаар сургуулийг суралцсан төгсөөд 2001-ээс 2002 онд Хилийн цэргийн дугаар ангид цэргийн алба хааж улмаар 2002 оноос алба хаасан ангидаа ахлагчаар улиран ажиллаж байсан. 2003-аас 2011 он хүртэл хорих ангид ял эдэлж 2011 оны 4 дугаар сард суллагдсан. Гавьяа шагнал үндэсний бие хамгаалах гардан тулааны өсвөрийн улсын 1998-1999 оны авраг, залуучуудын улсын 2000 оны улсын авраг, ял шийтгэл 2002 оны өвөл Хилийн цэргийн дугаар ангид галт зэвсэг алдаж хүний амьд хүрсэн. Аргагүй бие хамгаалалт байсан гэж хожим цагаатагдсан. Гэр бүлийн байдал аав ээж ахын хамт амьдардаг байсан. Аав ээж нь 2008 онд автослоор бурхан болсон. Ах нь 2009 онд Турк яваад одоо хүртэл сургаггүй байгаа. Одоогоор тамирна Монкоор хязгаарлагдмал хариуцлагатай компанид туслах ажилтан хийдэг. Биеийн өндөр 178, жин 80, утасны дугаар 991376 гэсэн цагдаагийн ерөнхий газрын дарга байсан одоо чөлөөнд гарсан бэлтгэл хурандаа Цэрэнбатаас ирсэн бичгийг гэрэл цэцэг захирал 2-3 дахин уншиж, тамирын фото зургийг үзэж, өөрийнх нь хайгаадгүй, итгэл даажих найдвартай залуу мөн гэдэгт эргэлзэлгүй туслахаа дуудаж, тамирыг олж ирэхийг тушаалаа. Тамир 2 сарын цалингаа аваад, бяцхан огтыг хайж арга мухардахдаа сэтгэлээр хэсэгтэй унаж, ажилд очилгүй, хадуу дарстай нөхөрлөж, хаа яваа мэддэхгүй, сургаггүй болжээ. Гэрэл цэцэг захирал тамирыг хараад зүс царай болоод, булчинлаг бие, дэлгөөхөн инээмсэглэлдэн сэтгэл татагдаж, битүүхэндээ өвөртөн оруулж өөрийнхөө нандин нэгэн болгохыг туйлаас их хүсэж, түүнийг өөрийн болгох арга хайж хамтран ажилдаг бэлтгэл хурандаа Цэрэнбаатар түүний тухай мэдээллийг олж өгөхийг хүсжээ. Үнэндээ тамирын талаар мэдээлэл олоход Цэрэнбат хурандаад мэдээж төвгүйхэн байсан нь мэдээж. Хэд хэдэн удаа тамиртай уулзах гэж барилга дээгүүр очиод гэрэл цэцэг захирал олж хараагүй тул өнөөдөр харин хурандаагаас ирсэн танилцуулганд хамт ирсэн зургаар түүнийг хайж олох ажилд гарлаа. Тамирын танилцуулагч бүсгүйд таалагдаж өөрт нь хонь нохоо мэт 10 гаруй жил зүтгэсэн өвгөн жолооч мөлхөө гончхоо тэтгэврт нь гаргах мэрийдлэр өөрөөсөө зайлуулж оронд нь залуухан халуухан жолоочороо тамирыг авахаач төлөвлөө дамжив. Тамирын хувьд 2 бяцхан охноос сураг гаргахгүй алга болсонд туйлаасыг шаналн ганцаардаж 7 хоног арх дарстай нөхөрлөж хотын шөнийн амьдралын сайн муугаас багвагаар мэдэрн явсаар л. Түүний хувьд өөрийг нь гих хэмч байхгүй болсонд амьдралдаа жаахан гутарч арх уух бүртэл өөрийгөө хамгаас аж жаргалтай хүн болж түүнээс кайф авч буун сайхан санагдаж эхэлсэн байлаа. Цалингаа аваад барилгын ажил дээр очилгүй олон хонсон болохоор ажлаасаа халагдсан хэмээн бодов. Гэвч ажлаас нь халагдах биш. Нэг ёсондоо тушаал дэвшээд захирлын жолооч
мөн тансаг амьдрал өөрийг нь хүлээж буйг яах мэдэх вүлээ. Халаасандаа үлдсэн сүүлийн бүхэл дэвсгэртээ гаргаж ирэн хэсэг хар зогссноо. За одоо үлдсэн мөнгөөрөө уучгаад архийг бүр хайж шинэ ажил олж хийгээд бусдаас удахгүй сайхан амьдрий. Хинэн иршидэд зам хөндлөн гарч дэлгүүрлүү шийдэмжийг игч нь алхтал өөрийг нь дайрах шахуу том чип автомашин тулж зогслоо. Тамир арга шалхан гараа хатгаад хизээний бэлэн байдал зогсож машинаас бууж ирэх хүнийг ажлаа. Бэлтгэлийн хувцастай хар ноосон малгай толгой дээрээ тавьчихсан биеийн хөгжил сайтай биер хүү залуу бууж ирэн тамирлууд өглөө. Хинч харсан тусгай албаны хүн гэдэг нь мэдэгдэхээр тамирч яавал яй гэсэн янзтай толгоогоо хоёр тийш хөдөлгөн хүзүүгээд уурхан тосно. Өнөөх залуу халааснасаа дөрвөлжин бор арьстай гоёмсог гялтгансан зүйл үзүүлээд цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх албанаас явж байна. Мөрдөгч ханшиг бол эргэн тамир та надтай хамт явна уу? Гэхэд тамирт үнэндээ хэлэх үг олдсонгүй. За гээд толгой дохин машинд суулаа. Гэтэл саяхан сүлжигний том дугаараад байсан лагсвитэ залуу инээмсэглэн тамирын мөрийг зохиж аваад хөгшин тоглосон юм аа. Одоо над паникасаагаар гэхэд тамир саялныг тайвширч энийг хайдаад гэ тоглоомонд чинь бас учир байдаг юм штэ. За уучлаарай хамдыгаа. Сайхан танилцъя. Намайг Төрөө гэдэг. Үнэндээ чамайг гэрэл цэцэг ихч олоод ир гэж явуулсан юм аа. Гэрэл цэцэг гэж юу лээ? Чиний ажиллаж байсан барилгын захирал хүүхэн. Ингээд тамир гайхах ай хоёрын дунд орж ирээд үгүй надаар яах гэсэн юм болоо. Чи их ч таалагдсан болол та. Чамайг жолоочоор ажилуулах юм баха гэлээ. Захирлын жолоочоор тамир ажилд ороод 14 хонжээ. Амьдралдаа анхудаа тансаг машин унаж өндөр цалингийн тоо сонссон тамирын хувьд бүхий л зүйл зүүн юм шиг санагдаж өөртөө тохиолдоод бүхэнд итгэж өгөхгүй өнгөрсөн хоногудад жингүүдсэн хүн явлаа. Ажлаасаа буугаад Улаанбаатар хотын тансаг зэрэглэлийн хотхонд 2 өрөө байртай. Гэвч гэрэл цэцэг захирлын өмнөх жолооч ийм тансаг хэрэглэлтэй байсан уу гэвэл үгүй ээ. Өмнөх жолооч нь нөөхөл хөдөлмөрийн доод хэмжээнээс жаахан ахиу цалин авдаг байжээ. Тамир бол гэрэл цэцэг захирлын нууцхан эрдэнэс бөгөөд түүнийг хаана яаж хэрэглэх, яахаа аль хэдийн төлөвлөөд бодож сансан зүйл зөндөө байлаа. Тэгэхээр тамирт одоо өгч байгаа бүхнийг өөрөөс нь хэд дахин нугалж авахаач тооцоолж мөнгө хэрэггүй болох цагт хаана хизээ үгүй хийхээ хүртэл тооцоолсон бүгд тамир мэдэхгүй бөгөөд захирлынхаа өөрт нь гаргаж байгаа сайхан сэтгэл бүхэнд нь бүхэлцөж түүний ачийг яаж таандаа гэсэн нинжин сэтгэлтэй. Тамирын нэчилснээр гэрэл цэцэг захирлын барилгын ажил нь явц муутай бөгөөд тэрийн зөвхөн халахвч төдий зүйл болохыг мэдэж гадарлаж эхэллээ. Түүний цаан захирлынх нь хийдэг өөр нэг бизнес нь маш их ашиг олдог бөгөөд тамирын дэргэд ярьж яваа бүхнийг нь ажиглаад сонсоод байх нь хүнийг болоод эдэрхтний наймаа хийдэг болох нь нотлогдоод байв. Захирлын уулзаж учирдаг хүмүүс дотор хууль хүчний болоод шүүх цагдаа, мөн улсын гавьяа тэмч, гайл шалгалтынхан гээд том хүмүүс багтдаг байлаа. Магадгүй ийм том зүйл хийдэг болохоор намайг чимээгүй байлгах хүтнээс ийм их цаглан хангамж өгдөг байж таарлаа гэж тамир бодно.
Тамирыг бодол дарагдан жолооны ард сууж байтал утсан дуурлаа. Утсаа аваад хартал гэрэл захирал гэсэн дуудлага. Обано захирлаа сонсч байна. Тамира чи зүүн айлын иргэний бүртгэл рүү очиод баруун сан ганц цаг охины гадаад баасурт иргэний үнэмлэхийг аваад ганданд айлд яаралтай хөргөж өчгөөд ирэх хэрэг байна. За ойлголоо захирлаа. Тэр охин 3 хоногийн дараа гэхэд Германд байх учраас та юм. Тэгэхээр явах үлтгэлийг нь даруйхан хангаа гэж ээжт нь хэлээрэй. За. Гандын ухтаа над руу залгаарай. Би хаягийг нь хэлж өгье. Тамир зүүн айл руу чиглэж явахдаа яагаад ч юм гинэд золоо охин бодогдож яг одоо зүүн айл биш. Чулуун овоо руу явбал тэд хуучин хашаанда ирсэн ч юм шиг зүүн савн татаж Тамир өөрийн ирэхгүй замаа өөрчлөж чулуун овоо чиглэн хурдаа нэмэн тавилаа. Золоо хичээлээсээ ирээд ээжтэйгээ банштай цаа хийнгээ илтвийг ярилцсан. Ээж золоо их чинь өөрийн мэс засал гайгүй болов уу? Гайгүй гэсэн. Ээж нэг чинь ярьсан. Өнөөдөр их чинь ирээд гадагшин явтлаа гэртээ байна гэсэн. Үүнийг сонсоо зулаа баярлан дэвчэж "Хий чи үнэн юм уу?" ингэж орилоход ээж нь "Үнэн." Тэгээд ээж нь "Өнөөдөр та хоёрын дуртай баяртай цагийг хийж байна шүү дээ." Гэхдээ ээж нь гадагшаа явахад яагаад заавал нүрээ өөрчлөж бас өөр хүний нэр дээр гартах юм болоо? Бас тэгээд би их чигээ гадаад явсан гэж хүнд ч гайхуулж хэлж болдоггүй. Их чинь өөрийн гэсэн бичиг баримт байхгүй шүү дээ. Тэгээд бичиг баримтыг шинээр бүрдүүлэхээр цаг хугацаа алддаг гэсэн. Гэхдээ миний охин удахгүй ихч дээрээ өөрийн нэрээр гадагшаа явж очих шүү дээ. Тэр үед л ангийнхандаа гайхуулж ярихгүй юу? Тэ? Энэхүү үлтвийг ярих цуур гадаа машин сигналдах сонсогдож ээж охин хоёр яаран гарцгаалаа. Сонсогч та яг одоо залуу зохиолч Ган Тогоогийн Хүний 8 цуврал өгүүлэлгийг аль биесны зөвшөөрөлтөөр сонсож байна.